Бэрил хөнгөн цагаан хромын нэгдлээс бүрдсэн маш ховор 7.5-аас 8 гэсэн хатуулагтай хилэн ногоон эсвэл цэнхэрдүү ногоон чулууг маргад гэдэг. Найрлагандаа хором эсвэл ванадын йон агуулаагүй бол тэр чулуу маргад биш бэрил. Маргад найрлагадаа тэг 114% хором, тэг 112% төмөр, тэг 105% ванадын агуулдаг. Хором ванадигаас болоод маргад ногоон өнгөтэй болжээ. Тод гүн ногоо маргад бусдаасаа үнэтэй. Хамгийн өндөр чанартай маргад тунгалаг байх нь бий. Тэгэхээр маргад заавал ногоон байх албагүй байгаа биз. Ямар ч холцгүй маргад байглаас олборлвол ёстой л од гэсэн явдал болно. Маргадын найрлагад усан болон хийм бөмбөлөг ямар нэг металл мэдэгдэхгүй ан цав байх нь элбэг. Ийм хагарлыг газрын тос хуш модны тосоор дүүргэнэ. Эдгээр тос маргадын гэрэл хугалах чадварт сөргөөр нөлөөлдөггүй. Бразил, Колумб, Зимбабвегаас олборлсон бараг бүх маргадыг ийм аргаар боловсруулдаг. Маргадын чанарыг илтгэх гол шалгуур бол нэгдүгээрт өнгө, дараа нь тунгалаг байдал юм. Энэ чулуунд зориулсан тусгай зүсэлт бий. Өнцөг булан гаргасан тэгш өнцөгт. Эсвэл дөрвөлжин хэлбрээр зүссэн маргад онцгой гоёмсог харагдахаас гадна маргадыг механик гэмтлээс хамгаална. Маргад 700-аас 800 хэмээн температурт өөрчлөгддөг. Чамгүй хатуу чулуу учраас нарны гэрэл дулааныг тэсвэрлэх чадвартай. Дэлхий дээрээс олддог маргадын 10% нь л эрхий хуруунаас том буюу 100 каратаас дээш хэмжээтэй байдаг. Колумб, Замби, Бразил, Пакистан, Зимбабве, Афганистан, Орос, Австралиас байгалийн маргад олборлоно. Үнэтэй ховор чулууг лабораторийн нөхцөлд ургуулan гаргаж авах бизнес маргадыг ч тойрсонгүй. Тиймээс маргадыг байгалийн болон хиймэл гэж ангилдаг. Газрын гүндэх тектоник давхаргууд мөргөлдөхтөө асар хүчтэй хальж маш их даралт үүсдэг. Энэ үед чулуу хайлж усан хайлмаг болно. Уг усан хайлмаг асар хүчтэй даралтын нөлөөгөөр шахагдан нягтарч эргээд царцахад маргад үүснэ. Тийм ч учраас байгалийн маргад устрөгч агуулдаг. Устрөгчийн молекулууд нь маргадын талт бүтцийн хүндийд байрлана. Харин хиймэл маргадын найрлаганд ийм ус байхгүй. Хиймэл маргадаа байгалийнхаас ялгагдахгүй болгох зорилгоор Америкийн хиймч Фоланегийн 1960 онд гидротерминал уусмал бий болгож 500 градусын халуунд хайлуулан маргад гаргаж авчээ. Гэсэн ч байгалийн маргад шиг болж чадаагүй байна. Оросын хиймчид энэ өрсөлдөөнөөс хоцорсонгүй. 1989 онд Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбар Тайландын Pinky Trading компанитай хамтран ажилласнаар Оросын маргад гэж алдарсан маргадыг лабораторийн нөхцөлд ургуулдаг болжээ. Ер нь хиймэл маргадын технологиор нь Оросын маргад, Бирон маргад, Хятад маргад, Колумбын маргад гэж ангилна. Нэгэнт л хиймлэр бий болгосон учраас лабораторийн маргадыг байгалийн маргадтай зүйрлэх боломжгүй. Хиймэл маргадыг гэрэл хугалах чадвар, усны холц, нягтрал гэх мэт үзүүлэлтээр нь шинжинэ. Эдгээр нь байгалийн маргадынхтай ойролцоо байх тусмаа давгүй. Маргад түрэмгийлэл, бүдүүлэг байдалд дургуй тул эзнийхээ муу мухай хандлагатай тэмцдэг. Бусдыг хуурам эхэлдэг, луйрддаг. Хартаа хүнийг засахад маргад хамаг хүчээ зарцуулна. Хэрв чулууны эзэн муу хандлагагүй бол маргад түүний эрүүл мэндийг манаж аз дагуулж ирдэг. Энэхүү эрдэнийн чулуу эзнийхээ альва сөрөг энергийг шингэн авч гэр орныг нь муу энергиэс цэвэрлэх чадвартай. Гэр бүлийн харилцааг хадгалж гишүүдийг нь эв найртай байлгахад энэ чулуу хүчээ зориулна. Энэ бүх шидийг нь мэдрэхийн тулд маргадыг багадаа 3 сар биедээ зүүж явах шаардлагатай. Хар дарахгүй сэрэхгүйгээр бат бөх нойрсоход маргад туслана. Шалтгаангүйгээр айдаг архаг ядаргаанд нэрвэгдсэн хүн маргад зүүн түүнээсээ салах боломжтой. Зүүн бэлэгтнүүд нөгөө ертөнцтэй холбогдохдоо маргадыг хэрэгэлдэг. Нас барагсдын сүнстэй харилцах холбоо тогтооход маргад туслана. Эрүүл мэнд талаас маргад цусны даралт тогтворжуулж, толгой, үе мөчний өвчнийг намдааж, хотоод давсагны үрвслийг эмчлэн нян устгана. Ус буцалгах боломжгүй нөхцөлд маргадаа аяг түүхийн усанд хийж 10 минут байлгаад ууж болно. Харлаган, хараа муутай, эпилепси өвчтэй хүмүүс маргадыг өвчнөөс нь салгана хэмээн зүүдэг байжээ. Аялагч, далаачин, хөхүүл эхчүүд маргадыг сахиус улгаж зүүдэг. Бузар булаа явдал, харгислал, хадлагаас хамгаална хэмээн зарим орны ард түмэн охиддоо маргад зүүлгдэг байсан байна. Харин бүтээлч хүмүүст урам зориг, сэтгэлийн дэм онгод хайрладаг бол ажил хэрэгч хүмүүст амжилт аз авчирдаг.
Францын эзэн хаан байлдан дагуулагч Наполеон Бонапартын 2 дахь хатан Мария Люзагийн тэтэм дэлхийн хамгийн алдартай үнэт эдлүүдийн нэг болоод байна. Энэ тэтмийг Наполеон 1810 онд Парисын алдарт Эйтиний Нетот эт Филс компани захиалан хийлгэж Мария Люзад хурмын бэлэг болгон өгчээ. Тэрээр уг тэтмийг үзүүний зүйлд эмэг самтаа хамт иж бүрнээр нь урлуулсан юм байна. Уг тэтмийг чимгэлсэн 1600 ширхэг алмаз, 79 ширхэг маргадын чин нийлээд 700 крат. Тэтмийг сүүлд Van Cleet and Arpels компани эзэмшиж байхдаа 1950-ад онд маргадыг нь Персийн оюугаар сольсон байна. Маргадыг нь өөр үнэт эдлэл чигтгсэн юм байна. 1971 онд тус компани уг тэтмний түүхэн ач холбогдлыг нь харгалзан үзээд Смитсоны институт музейд бэлгэлжээ.